уудам нутагт дархаа бодрохаа суурьшсан дэд бүтэц тааруу хөгжсөн манай орны хувьд эдийн засгаа хөгжүүлэх, тогтвортой өсөлтөд хүрэхэд мэдээллийн технологи чухал үүрэгтэй. Мэдээллийн үнц нь асар ихээр нэмэгдэж байгаа үнэн үед хэрэгтэй мэдээлэл оновчтой хурдан олж авч түгээж байгаа хувь хүн байгууллага богино хугацаанд амжилтанд хүрч байна. Энэ ч үүднээс мэдээллийн хурдны замыг сунгах, олон хүн байгууллагыг интернетэд холбох, түүгээр дамжуулан мэдээлэл авах, үйлчилгээ, арилжаа хийх хэрэгцээг хангах шаардлага улам бүр нэмэгцээр байгаа. Иймэрхүү хэрэглэгчийн хэрэгцээг шаардлагыг бүрэн хангах, бүр цаашлаад маргаашийн хэрэгцээнд нь тохирох тийм л бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь үйлчилгээний байгууллага, тэр дундаа мэдээллийн технологийн байгууллагын хувьд хамгийн чухал зүйл болж байна. Мэдээлэл харилцаа холбооны салбарт гарч байгаа техник технологийн дэвшил улс нийгмийн хөгжлийг хурдсахаас гадна та бидний ажиллах, сурах, амрах, чөлөө цагаа өнгөрөөх зэрэг амьдралын бүхий л хэм маягт нэвтэрсэн. Банкны үйлчилгээ, иргэдийн орон сууцны холбооны гэх мэт ахуйн хэрэглээний төлбөр тооцоо, цалин хөлс олгох зэрэг үйлчилгээнүүд энгийн хүртээмжтэй хэлбэрээр иргэдэд хүрч байгаа нь технологийн дэвшлийн давуу талуудын нэг юм. Энэ ч үүднээс мэдээллийн технологи хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж тэр хэрээрээ асар хурдцтай өөрчлөгдөн шинжлэгцээр байна. Энэхүү өөрчлөлт дэвшил нь хэрэглэгчийн хэрэгцээг угтан бий болж байгаа сайн талтай ч нөгөө талаасаа техник технологийн олон төрлийн шийдлүүд хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөв оновчтой сонголтыг хийж чадахгүйд хүргэдэг. Өөрөөр хэлбэл оновчтой сонголт хийх боломж олохгүй байна гэсэн. Ингэснээр хэрэглэгчид технологийн төөрөгдөлд орж санхүүгийн бэрхшээлтэй тулгарах тохиолдол ч гардаг. Тиймээс технологийн дэвшил түүний ашиглалтын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, бүр тодруулбал технологийн мэдлэгийг хүртээн түгээх асуудал юу юунаас чухал болж байна. Энэ орон зайг нөхөх, ажил хэрэг, амьдрал ахуйда технологийн дэвшлийг үр дүнтэйгээр ашиглах боломжийг хэрэглэгч харилцагчдаа хүргэх зорилгоор Mobicom корпорац олон шинэ санаас наачлагыг гарган түүний ажил хэрэг болгосоор байгаагийн нэг нь мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээний анхны үзүүлэн танхим болох Corporate Showroom юм. Мэдээлэл харилцаа холбооны салбарт шинэ технологиг нэвтрүүлэгч Mobicom корпорац байгууллагын хэрэглэгчдэд зориулан энэхүү үзүүлэн танхимыг энэ оны 6 дугаар сард танилцууллаа. Corporate Showroom-ийн хувьд бол манай бизнес хамтын ажиллагааны газраас бизнес болон олон нийт бус байгууллагуудын хэрэгцээнд зориулсан сүүл зөвхөн өөрийн төлбөр биш тийм ээ. Сансрын холбоо, интернет, сүлжээ, телемаркетингийн үйлчлэгүүд иж бүрэн танилцуулах зорилгоор энэ төвийг бол нээж байгаа. За энэ төвд бол хамгийн сүүлийн үеийн олд амжилтуудыг манай бүтээгдэхүүн үйлчлэгнүүдийг бол байрлуулсан. За хэрэглэгч манай төвөөс бол өөрийн телефон, сансрын холбоо, интернет, сүлжээний шийдэл, телемаркетингийн чиглэлээр дэдвэрэнгүй мэдээлэл авах, өөрсдөө тоног төхөөрөмжийг бол үзэж харах, энэ үйлчлэгийг туршиж үзэх ийм боломжийг бол олгож байгаа. За цаашдаа бол IT showroom бол улам бүр манай шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээр баяжиж хэрэглэгчдийн хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийн талаар чөлөөтэй тийм дэдвэрэнгүй мэдээллийг биетээр авах, сонголтоо хийх энэ боломжийг бүрдүүлнэ. Өмнө нь Mobicom корпорацийн интернет, гар утас, сансрын холбооны үйлчилгээнүүдэд тус тусдаа бүтцтэй байсан бол 2006 онд хийсэн компанийн менежментийн өөрчлөлт шинэ зохион байгуулалтаар байгууллагын хэрэглэгчдийн үйлчилгээг бизнес хамтын ажиллагааны газар дагнан хариуцсан ажиллах болсон. Ингэснээр бизнес хамтын ажиллагааны газар өөрийн холбооноос гадна сансрын холбоо, өндөр хурдны интернет, сүлжээний шийдэл зэрэг олон нэр төрлийн үйлчилгээг байгууллагын хэрэглэгчдэд нэг цэгээс хүргэж байна. Бид энэхүү мэдээлэл харилцаа холбооны цогц шийдлээ хэрэглэгч байгууллагуудтай илүү бодиттой ойр танилцуулах, ажиглаж туршиж үзэх боломжийг олгох, мөн байгууллагын хэрэглэгчдэд IT тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэхүү Corporate Showroom-ыг 2008 оны 6 дугаар сараас байгуулж ашиглаж эхлээд байна. Corporate Showroom маань үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. За хамгийн эхний хэсэг бол бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хэсэг байгаа. Энд байгууллагын хэрэглэгчид маань манай бүх бүтээгдэхүүн үйлчилгээний технологийн шийдлүүдтэй танилцж ямар бүтээгдэхүүнд ямар төнөг төхөөрөмжүүд ашиглагддгийг, эдгээр нь ямар онцлогтой юм, мөн үйлчилгээний маань давуу тал нь юу юм гэдэгтэй дэлгэрэнгүй танилцсан. Мөн хүссэн үйлчилгээгээ ашиглаж туршиж үзэх
боломжтой байгаа. За мөн хоёр дахь хэсэг нь бол байгууллагын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний хэсэг байна. Үйлчилгээний хэсэгт бол бид байгууллагын хэрэглэгчдэд маш ая тухтай орчинд тухайн байгууллагад зориулсан тусгаалсан өрөөнд үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээрээ тухайн байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах, илүү ая тухтай үйлчилгээ үзүүлэх юм боломж олгодог. Корпорат шоурум нь үйлчилгээний онцлог, технологийн шийдлийг танилцуулах үзүүлэнгийн хэсэг, энгийн болон видео хурал, уулзалт, сургалт зохион байгуулах, уулзалтын танхимууд, байгууллагын хэрэглэгчид зориулсан VIP үйлчилгээний танхимудаас бүрддэг байна. Тус шоурумын бас нэгэн хэсэг бол 20-30 хүний суудалтай 2, 60 хүртэлх хүний багтаамжтай нэг уулзалтын танхимтай. Эдгээр уулзалтын танхимд байгууллагын хэрэглэгчид хурал уулзал, сургалт семинар хийх, мөн орчин үеийн танагдах хөрөмжөөр тоногдсон видео хурал зохион байгуулах боломжтой. Видео конференц үйлчилгээг ашигласнаар бол байгууллагын хэрэглэгчид нь өөрсдийн харилцагч түншүүдтэйгээ хөдөө орон нутаг, мөн дэлхийн альч улс орны өнцөг болон бүрээс онлайнаар ингээд дүрсээ харж видео хурал уулзалтуудыг зохион байгуулж харилцах юм боломжтой байгаа. Ийхүү бизнес хамтын ажиллагааны газраас байгууллагын хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, технологийн шийдлүүдийг боловсруулж танилцуулдаг төдийгүй тэдгээртэй холбоотой шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг корпорат шоурумд танилцуулдаг юм. Корпорат шоурумын шинэ үйлчилгээ гэсэн хэсэгт бол манай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байнга ингээд хэрэглэгчтэй танилцуулагддаг юм аа. Одоо хамгийн сүүлд манай сансрын холбооны Троя үйлчилгээ энэхүү шоурумд маань танилцуулга хийгдээд байна. Троя үйлчилгээ бол сансрын холбооны үйлчилгээ, мөн GSM үүрэн телефон үйлчилгээг хослуулан ашигладаг, мөн GPS сансраас байрлал тогтоох энэ үйлчилгээг ашиглах боломжтой юм үйлчилгээ танилцуулагдаад байна. Корпорат шоурум шинэ технологи болон дэлхийн харилцаа холбооны салбарын шинэ дэвшилтэд технологи, шинэ нээлт боломжуудыг дэлхийн тавьжээ. Цаашид энэ хэсэгт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, хэрэглэгчдийнхээ санал, эрэлт хэрэгцээг хүлээн авч, эргэх холбоо бий болгон ажиллахыг зорж байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хэрэгцээ дан ганц гар утсаар хязгаарлагдахгүй. Тэдэнд интернетийн үйлчилгээ, салбар бүхий бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад бол салбаруудын хооронд нь байнгын онлайн холболт хэрэгтэй байдаг. Mobicom корпорацийн бизнес хамтын ажиллагааны газрын байгуулсан энэхүү үзүүлэнгийн танхим байгууллагын хэрэглэгчд зориулан тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэл харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурласан интернетийн цогц шийдлийн үйлчилгээг үзүүлж байна. Манай бизнес хамтын ажиллагааны газар нь байгууллагын хэрэглэгч зориулан тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи дээр тулгуурласан мэдээлэл харилцаа холбооны цогц шийдлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс нэгдүгээрт нь лист лайн буюу өндөр хурдны интернетийн үйлчилгээ юм аа. Лист лайн буюу өндөр хурдны интернетийг Mobicom-ийн бизнес хамтын ажиллагааны газар нь Улаанбаатар хотод шилэн кабель радио холболт, хөдөө орон нутагт радио холболт болон сансрын хиймэл дагуул дээр суурилсан висатын холболтыг ашиглаж үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс Улаанбаатар хотод ашиглаж байгаа шилэн кабелийн холболт нь өнөөдөр дэлхийд дээр хэрэглэгдэж байгаа мэдээлэл харилцаа холбооны технологийн хамгийн сүүлийн үеийн технологи юм аа. Одоогоор Mobicom корпорац нь Улаанбаатар хотод 500 км шилэн кабелийн дэд бүтц хийсэн бөгөөд үүн дээрээ тулгуурлан хэрэглэгчийн шилэн кабелаар түргэн шуурхаа холбож үйлчилж байна. Улаанбаатар хотын аслагдсан дүүргүүд болон гэр хорооллуудыг бид радио холболтыг ашиглан интернет үйлчилгээг үзүүлдэг. Mobicom корпорац GSM сүлжээнийхээ хамрах хүрээг өргөтгөх зорилгоор GSM сүлжээ ороогүй, орох боломжгүй орон нутгийн хэрэглэгчдэд зориулан Nano GSM үйлчилгээг хүргэж байгаа. Хиймэл дагуулын сүлжээгээр өөрийн холбооны үйлчилгээ үзүүлэх Nano GSM үйлчилгээг уул уурхай болон дэд бүтэц хөгжөөгүй газар ашиглах
бүрэн бололцоотой. Төхөөрөмжийн хувьд ч авсаархан ашиглахад хялбар байдаг. Nano GSM-ийн тоног төхөөрөмж болох бичил BTS болон Remote Gateway гэсэн үндсэн хоёр төхөөрөмжөөс бүрдэнэ. Тэгээд эдгээр тоног төхөөрөмжийн гол давуу тал нь болохоор маш хялбархан, жижиг, авсаархан интернет үйлчилгээ орсон ямар ч газар ашиглах боломжтой юм төхөөрөмжүүд байж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сүлжээний дэд бүтц хүрэх боломжгүй хөдөө орон нутаг болон уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд илүү тохиромжтой. Мэдээллийн технологи зөвхөн мэдээлэлд хүргэх замыг нээсэн төдий биш, мөн өөрийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг бий болгодог. Газар зүйн байрлалаас үл хамааран дэлхийн эдийн засагт идэвхтэй оролцох, шинэ ажлын байр, шинэ зах зээл бий болгох боломж шинэ технологийн ачаар нэгцээр байна. Монголчууд бид өнөөдөр интернетээр дамжуулан дэлхийн баялаг оюуны сантай шууд холбогдож мэдээлэл солилцож байгаа. WiMAX удасгүй хөтөлбөрөнд интернетийн үйлчилгээ бүр анслагдсан орон нутгийн оршин суугчдад мэдээлэл солилцох боломжийг нээн өгч байгаагаараа бусдаасаа давуу талтай. Монголд сүүлийн үеийн дэвшилтэт технологи суурилсан утасгүй интернет бол WiMAX-ыг нэвтрүүлээд бага хугацаа өнгөрчээ. Манай энэ интернетийн үйлчилгээний гол давуу тал нь болохоор утасгүй болон зөөврийн хэрэгжилж болно. Та ажил дээр болон гэртээ амралтын үе цусланд ч очиод ингээд тогон залгаад интернетийн үйлчилгээг авах боломжтой юм аа. Утасгүй интернетийн WiMAX-ийн үйлчилгээг байгууллага болон хувь хүн аль нь ч хэрэгжилж болно. Байгууллага хоорондын салбар хоорондын онлайн сүлжээ болон интернетийн үйлчилгээ зэргээр ашиглаж болд юм аа. Сүүлийн үед оюутан залуустаа зориулаад U-Student буюу оюутнуудад зориулсан юм багц гаргасан байгаа. Тэгээд манай энэ WiMAX-ийн үйлчилгээний хамар хүрээнд гэвэл Улаанбаатар хот болон Хойд Цуслан бүрэн хамарсан ба манайх удахгүй Дархан Эрдэнэт хотод сүлжээг оруулахар ажиллаж байгаа. Манай энэ хүү WiMAX үйлчилгээ нь таны хүсэл сонирхол шаардлагад бүрэн нийцсэн гэдэгт бид нар итгэлтэй байна. Корпорат шоурумээс интернет болон сүлжээний шийдлийн иж бүрэн үйлчилгээ, түүнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдтэй танилцах, бодитоор туршиж, ашиглаж үзэхээс гадна интернетэд суурилсан бусад үйлчилгээ тоног төхөөрөмжүүд болон сүүлийн үеийн дэвшилтэт технологийн мэдээлэл авах боломжтой. Үзүүлэлт байгаа эдгээр тоног төхөөрөмжүүд нь болохоор байгууллагын интернет дээр суурилсан байгууллагын дотор холбооны тоног төхөөрөмжүүд юм аа. Эдгээр нь болохоор VoIP буюу уламжлалт дотор холбооны станцаас маш их давуу талтай. Энэ болохоор интернетийн үйлчилгээ авж байгаа буюу VPN-ийн үйлчилгээ авж байгаа ямар ч байгууллагууд, салбарууд хоорондоо холбогдоод дотор холбоонд үнгүй ярихаас гадна Mobicom-ийн утас руу бас хяналттай тарифаар давуу талтай үйлчилгээ байгаамаа. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд өөрийн холбооны сүлжээ хүрээгүй, интернетийн үйлчилгээ хүргэх боломжгүй газар олон бий. Гэсэн ч тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох шаардлага зайлшгүй гардаг. Энэ тохиолдолд Mobicom корпорацийн Iridium Beacon зэрэг сансрын хөтөлбөрөнд үйлчилгээг ашиглан мэдээлэл солилцох боломжтой. Орчин үед сансрын холбооны хэрэгцээ маш их худалдаагаар нэмэгдэж байгаа. Хэрэглэгчийн тооч одоо урд өмнө байгаагүй өндөр олон болж байна. Дэлхийд бол сансрын холбооны нэлээд олон тэм компаниуд байдаг л да. Iridium байна, Global Star, Inmarsat, Troya энэ гэх мэт. Манай компаниуд байгууллагын хэрэглэгчид зориулж Iridium, Troya, Beacon гэсэн уран төрлийн сансрын холбооны үйлчилгээг үзүүлдэг юм аа. Iridium сансрын хөдөлгөөнд холбоо нь дэлхийд хамгийн ойр 780 км-ийн намд ойрогт байрласан 66 хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийг бүхэлд нь бүрхсэн хамгийн том систем. Тиймээс ч ярианы өндөр чанар нууцлалтайгаар их газар, далай тэнгис, агаар мандлаас ч хүссэн газартайгаа шууд холбогдох, өгөгдөл дамжуулах, цахим захидал илгээх боломжтой. Харин Mobicom корпорацийн хамгийн сүүлд нэвтрүүлсэн сансрын холбооны Troya систем нь уул уурхай, аялал, жуулчлал, судалгаа шинжилгээний байгууллага болон хувь хүмүүс цахилгаан холбооны сүлжээ байхгүй газарт хиймэл дагуулын тусламжтайгаар холбоо барих зориулалттай сансрын холбоо, өөрийн холбоо, байршил тодорхойлох систем зэрэг 3 боломжийг өөртөө агуулсан шинэ үйлчилгээ юм.
Энэ системийн онцлог бол энэ дагуулал хөдөлгөөнгөө геосценаар дагуул, дэлхийдээ харьцуулах хөдөлгөөнгөө дагуул. Бүрхэлт нь бол Европ, Африк, Аз номхонлыг бүрхдэг юм байна. Энэ системийн Troy системийн усаасаа онцлог бол нэгдүгээрт өөрөө гар утас нь маш жижигхэн хэмжээтэй байдаг. Бага хэмжээтэй. Хоёрдугаар дотор GPS-тэй. Гуравдугаарт энэний SIM картыг солиод зүгээр Mobicom-ын гар утас болгон хэрэглэж болдог. Imrasat бол сансрын холбооны анхдагч тэргүүлэгч компаниудын нэг. Энэ компанийн хамгийн алдартай үйлчилгээ нь Bigham буюу дэлхийг бүрхсэн өргөн зурвасын интернет болон ярианы үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг ашиглан интернетэд өндөр хурдаар холбогдохоос гадна суурин утас холбоод дэлхийн аль ч өнцөг рүү утсаар ярих боломжтой байдаг. GPS. Одоо орчин үед энэ GPS-ийг бол маш их хэрэгэлдэг болсон. GPS-ийн технологи бол 20-р зууны бас том гайхамшиг нэг юм. GPS-ийг жишээлбэл GPS хөдөө аялал жуулчлалаар явхад GPS хэрэглэснээр ямар нэгэн төөрөх буруу замаар явах энэ төр эрсдлээс хамгаална. GPS-ийн технологиг ашиглаж одоо сансраас алс газар яваа тээврийн хэрэгслийг хянах тийм систем одоо бас бий болсон. Энэхүү үзүүлэн танхим нь Mobicom корпорац хэрэглэгч харилцагчид өөрийн холбоо, сансрын хөдөлгөөнт холбоо, интернет болон сүлжээний шийдлийн иж бүрэн үйлчилгээний төрөл сонголтыг бодитоор санал болгож аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн технологи, харилцаа холбооны зөвлөгч, хамтрагч, эдгэгдсэн түнш байх зориулалтын нэгэн тод илрэл болж байгаа бөгөөд салбарынхаа төдийгүй Монгол улсын хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. Мэдээлэл харилцаа холбооны асар хурдцтай, хувьсалтай, хөл нийлүүлэн алхаж, бизнесийн зах зээл, найдвартай шуурхай ажиллах боломжийг цогцоор нь бүрдүүлж, хил хязгаарыг үл харгалзан, ажил үйлчилгээг хүргэх, олон улсын мэдлэг туршлагаас суралцаж, тэдэнтэй байн холбоотой ажиллахад Mobicom корпорацаас үзүүлж байгаа мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээнүүд маш чухал үүрэгтэй юм. Mobicom корпорац цаашид ч мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд нэг цэгээс үзүүлэх, мэдээллийн технологийн салбарын компаниудын хөгжил төлөвшөлт үлгэр дуурайл болох үед олон шинэ ажлын эхлэлээ энхүү тавьж цаашид олон чухал ажлыг хийхээр төлөвлөж байна.